Одоогоос 50 орчим жилийн өмнө 10 хүүхэдтэй нэгэн аав 10 хүүхдийнхээ тоог бэлэгдэж тэдэндээ сайн сайхныг хүсэн 10 улаасыг энд тарьж ургуулж байжээ. Тэгвэл тэр аавын 10 хүүхдүүд энэхүү улаас модоо тойрон бүгдээрээ газар тариалангийн салбарт ажиллаж байна. Тэдний нэг болох 3 дахь үеийн тариаланч Баян жаргалыг өнөөдрийн гэрэл түгээн нэвтрүүлгийнхээ дугаарт зочноор урьж оролцуулан та бүхэнтэй уулзах гэж байна. Таны ногооны талбайтай таны хүүхэд нас тэгэл ер нь энэ амьдрал ер нь салшгүй холбоотой юм шиг санагдаж байна. Тийм, дөрвөн газар гэдэг сайхан өөр өөртөө газартай миний амьдрал үнэхээр салшгүй сайхан холбоотой. Хүүхэд байхасаа л нөө зэрлэгээ одоо дааж чадахгүй гэж шуудуугаар давж ундаг байсан бол одоо тий энэ сайхан газар тариалан гэрхлээд одоо 12 төрлийн сортын помидорыг ховдынхаа бэрийн толтол нь ингээд тариад ургуулад ирсэн байна. Одоо улаан гэхий чинь бас 2 төрөл. Жижигхэн улаан байна, хатуу айстай, том мом гэл шүүслэг гэл янз бүрээр бор помидор гэх чинь л одоо жижигхэн бор судалтай, том бор гэл одоо сүүлийн үед бол хүмүүс одоо төмрийн бэлтгэлтэй бор помидорын сахилга айгүй хөвдөг болсон. Шар помидор нь бусдаасаа илүү чихэрлэг, өрлөн помидор төр төрлөөрөө байгаа да. Ээж маань одоо энэ 10 сайхан улаасаар л компанигаа нэрлэе. Аав минь одоо биднэрт одоо энэ сайхан ногоон байгууламжийг хийгээд өгсөн юм чинь. Энэ та нар ч гэсэн одоо өөр хооштой ч гэсэн та нар ч гэсэн мод тарцгаа тий хашаа орондоо мод дээр гэж хэлдэг байсан. Миний өвөг Намсраа гэдэг хүн байсан. Хөдөлмөрчийг бол үнэлэхийн аргагүй тий орсон гарсан хүмүүс ирнэ хол ойроос ирсэн хүн болгоно л манай өвөгийн дэрдэг гэсэн. Хоолыг ч бол үнэхээр сайхан хийдэг олонтойгоо тийм хүн байсан. Манай эмээ бас эмээгээ бас дурдахгүй байхаа аргагүй. Эмээ маань сайхан цайтай, сайхан хоолтой. Ер нь манай ховдынхан бол ордохгүй тий. Жамил суучаал гаансаа татж байгаа одоо тэр дүрэг одоо ч миний нүдний өмнө харагддаг. Хавар намартаа ч гэсэн одоо ногооныхоо талбай дээр суугаал өвөө минь ингээд сууж ирсэн да. Ээж минь ингээд байж ирсэн да гэдэг дүр зураг бол одоо ч л байдаг. Газар тариалангийн салбарыг намсраагаан охтууд тий намсраагаан ач зээнэр гэдгээр бол ер нь төсөөлдөг шүү дээ. Салгахын арга. Тий одоо хагас 100 гэдэг бол их хугацаа шүү дээ. Одоо 50 жилийн хугацаанд газар тариалан гэрхлээд газар тариалан гэдгийг одоо үндэслэгч нь одоо миний өвөө анх морин амтсаар хагалж исэн гэдэг. Миний ард харагдж байгаа моднууд бол сливний мод байна, бөөрөлцгний мод, өрлөний мод, үхрийн нүдний моднууд байна. Анх ээж маань энэ сливний модыг бол булганы баасгуугаас авчир тарьсан. Одоо бараг 20 гаруй жил биднэрт одоо жимс жимсгнээ өгөөд одоо өдий болтол ургаж байна. Манай ховдын хөрс бас үржил шинтэй юм аа. Үнэхээр баян юм аа. Ирээд тарсан чи үнэхээр сайхан харагдаж байна. Бараг 20 төрөл гэхэд болохоор тий байцаа ихэд 2 төрөл байна. Хүрэн байцаа, ногоон байцаа, төмөс, сармис, цонгон, жууцаа, бууцаа, хаш, чинжүү гэл одоо бүхий л төрлийн ногоог тарьж ургуулж байгаа. Манай ховдын хөрс чих үүрэгөө штэ сайхан штэ. Тарьж ургуулж чадхал юм бол урахгүй юм гэж бараг байхгүй тий. Энийг бас сайхан дэмжиж газар тариалангаа сайхан дэмжиж өгөх юм бол ногоочд маань үнэхээр ургуулж чаддаг байгаа шүү гэж хэлмээр. Танаа энэ талбайд ер нь ховдод төдийлөн таригдаад байдгүй ховор төрлийн ер нь ямар нарийн ногоонууд вэ? Манайч одоо чанцаа байна, хаш байна, шош байна. Тэгээд майлингийн өрсөлийг тарьж байгаа. Тэгэл газрын айлам, эрдэн шиш, хулуу гэл одоо бүхий л төрлийн нарийн ногоог бол тарьж ирж байгаа. Одоо энэ хаш энтрий чи хүлэмжинд тариад байдаг үү? Тийм шүү дээ, хүлэмжинд тарьж байгаа. Манайч одоо онцлог нөх юм бол одоо бүхий л одоо хүлэмжинд ургах бололцоотой ногоог бол ил талбай тарьж байгаа л да. Тэгээ сүүлийн үед одоо манайхан ч одоо миний хийдэг сарамсны даршинд үнэхээр орсон гэж хэлж болно. Жил болгон сарамсны даршны захиалга өгдөг. Одоо нэг сарамсаа одоо өөрийнхөө тарьсан чинжүүтэй машиндаа сарамсныхаа дарш хийдэг байгаа. Танаа өвөө бас анх энэ ягаан альстай сарамсыг бол ховдод нутгшуулж тарьж исэн гэдэг ийм яриа байдаг. Тэгээ намайг хүүхэд байхад л тэгдгээс ч манай өвөө улаан альстай сарамсыг тариад бүр нилээ их хураагаад хашаандаа тавьсан байсан. Тэгээд манай ээж эднэр хүүхэд байхдаа кинонд яваад ирсэн чинь манай аавын сарамсны үр алга болсон гэдэг ам дамжиж ярьдаг байсан. Одоо тэгээ завхны улаан альстай сарамсыг Ховд аймагт нутгшуулан тарих боломж бий. Энэ жил бол авч тарьж үзсэн боломжтой санагдаж байгаа. Ирчлээс одоо тарьна гэж бодож байгаа. Бид нар ч одоо нэг бараг шар будаа шиг юм чинь л одоо та бидний иддэг одоо төмөс хүнсний ногоо болтолн ингээд ургуулж байгаа тэр хүнс хөдмөр бол үнэлэгддэг байхгүй. Өөртөө л нүдэрээ л харахгүй бол одоо ногоо гэдэг чинь бараг няраа хөвгдөж шүү дээ тий.
нэраа хүүхдээ одоо шийж бахаар яадгүй энэ ногоонд ч уус арчилгаа дутах бордоо дутах ч одоо өгөж уржинтэй. Эний чи ургуулгад бол маш их хөдөлмөр хүч орж байгаа шүү дээ. Түүнээс зүгээр нэг өрсөлгөө суулгачаал тэр нь маргааш нь байцаал уун бомдор болчихгүй шүү дээ. Одоо нэг ногоо 1000 төгрөг гээд ногоог үнэлэхэд заримд гэдэг шүү дээ. Хүүх 1000 бахтай яадیں۔ Одоо 1000 төгрөгөөр юу авч болох вэ? Хамгийн одоо хямдхан ногоо чинь л одоо хүмүүс хүнсний ногоо болчиход байна шүү дээ. Манай ээж улсын авраг тариаланж, миний эгч Эрдэнэ оюун улсын авраг тариаланж, манай бэргэн байна оюун жагаа улсын тэргүүний тариаланж тий. Миний эргэн тойрныхан бол бүгдээрээ сайхан ажил хөдөлмөртэй. Миний одоо үлгэр дуурайл болсон хүмүүс байдаг. Миний хувьд гэх юм бол одоо өнгөрсөн жил одоо хүнсгэд аж ахуйн тэргүүн гэж авсан байгаа. Танд одоо хүнсгэд аж ахуйн тэргүү өгөх гэж байна. Чатар дээр очиороо л гэх юм баярлал. Дээлээ өмсөд очисон чинь шагнал гардуулах комисс бутсан байна. Таны шагнал гардуулах боломжгүй гэсэн. За тэгэл орхицсан байж байгаа л тэгээ сүүлд шинэ жил нутгийн зөвлөлийн шинэ жилээр авсан. 3 удаа дээлээ өмсөд бутсан гэлээ. Тухайд ямар санагдчихсэн? Тухайд л одоо хүмүүсийн хийх хүсэл эрмэлзлийг айгу мохоосон санагдсан штэ. Айгу гоё дээлээ өмсөөл аавтай хэлээл ингээл тэргүү авах чинь. Тэргүүн гэдэг хувьд миний хувьд бол алтан гац шиг үнэтэй. Яагаад тэгэхээр одоо би хийж бүтээж чинь тэр үйлсийг өндөөж чадчих байгаа учраас надад бол тэгээ санагдчихсэн. Тэгэл дээлээ өмсөөл чатрын гадаанаас уццсан чинь таны шагнал өнөөдөр өгөхгүй юм байна. Маа шагнал гардуулах комисс өөр ажилтаа гэж ингээл буцсан штэ. Яг хөдөлмөрлөж байгаа хүнд бол энэ шагналт дуртаадаа авах гээд байгаа зүйл бол биш шүү дээ, тийм ээ. Тийм шагнал авах гад дурлаад байгаа юм бол биш. Гэтэ хийж бүтээж байгаа хүмүүс одоо харж байгаа тий. Одоо төвтөөдөргөө одоо намайг хэдэн жил ногоо дэрж байгаа ямар ногоо хийж байгаа нь одоо овдын ард юм одоо мэддэг болцсон. Миний хувьд бол юм шагнал бол юм зүйтэй асуудал биш. Тэгтээ одоо хэрэгтэй үед нь хүний одоо хөлс хөдөлмөрийг бол үнэлсэн байхад бол нэг буруудаад авахгүй гэж боддог шүү дээ. Тий. Тухайн хүндээ бол урам өгдөг тий. Цааж хийж бүтээх үйлсэд нь бол нэлээ сайхан би одоо энэ сайхан гавьяа шагналыг авсан юм чи энэс илүү хөдөлмөрлөх хэрэгтэй ховдынхаа ард түмэнд энэс хийж өгөх хэрэгтэй гэсэн тийм сайхан тэмүүлэлийг бий болгодог гэж боддог. За энэ бол мандрва гэдэг цэцэг байгаа. Маш гоё ургадаг. Ээж маань энэ цэцгийн их дуртай байсан. Тэгэл хаал явна байшингийнхаа урд цэцгийнхаа мандлыг хийдэг. Энэ жижигхэн тагтандаа хүрд цэцгийнхаа мандлыг хийдэг байсан учраас ээжийнхаа энэ үрийг үржүүлээд тасрахгүйгээр тариалж аваамаа. Ээж маань их гоё хүн. Гэвч ногоо тариад газар шороо ухчихсэн гэсэн хуруу хүмүүс нүүр царин үнэхээр гоё хүн байсан. Би бол тэрийг бол хаач хэлнэ. Би бол ээжийнхаа дайны бол тийм гоё чадахгүй байна. Гэтэл хичээж гин, зүтгэж гин, үнэн шудраг тууштай тий юм хийвэл ер нь ажлыг нь тултлан хийдэг тийм хөдөлмөрч. Сайхан сэтгэлтэй. Ер нь хоолцоо, ер нь л орсон гарсан бүхий л юмараа ер нь л номер 1 байсан дөө. Хамгийн их санагддаг үе намрын юм уйтай өдрүүд байдаг байх гэж бодож байна. Ер нь намарт бол илүү их санагдав. Тэгэлгүй яах вэ? Намарчин гоё мөртлөө уйтгартай тэр навч сунаал тий. Модны навч сунахаас эсвэл ер нь шууд буцхаас эсвэл ер нь л уйтгартай шүү дээ. Эхнээ сайхан ногоо бүдэлбэг байлаа ч гэсэн тий. Ээж минь байхгүй шууд буцсан. Ер нь жоохон уйтгартай л да. Мартагдахгүй шүү дээ. Ээж минь ингэж хийжсэн баг. Энийг хийж яагаад би нэг буруу хийчихвэл яана. Ээж минь нэр гарна даа л гэл тий. Ер нь л их хүн гэдэг бол ерөөсөө зүрх сэтгэлд бол байнгын л уяатай байдаг. Тэгэл хавар тариалтай хийгээл миний саяхан л ингээд зогсож исэн да тий. Гэж боддог юм байна. Цэцэглэж ургасан сарнаа юм би Эхний 3 жил бол уучраа мэдхгүй уйлал одоо яана гэжсэн бол тэр хүний сайхан өргөлдүүлсэн ажил гэдэг чинь сайхан байд юм. Захын хаалгаар ороход хүртэл буугаагч охин явж гин. Тэгээ энэ эдний помидор гоё, эдний байцаан гоё, тэрийг авъя, энийг авъя гэж олон үйлчлэгч байсан тулдаа би үдгээд үдээ зэрэгтэй явж байгаа. Ээж аваасаа хоёулаа дээр ахта айлын ганц охин. Аа маань одоо уг гарлал нь бол налаахад төрж өссөн байдаг. Тэгээд анх бол цэргийн албанд хаагаал миний ээжтэй танилцаад өдөө 50 гаруй жил Ховд аймагт амьдарч байгаа. Бараг л Ховдын уугуул толцсон тийм хүн байдаг. Худалдааны салбарт олон жил ажилласан. Одоо миний ард талын хамгийн үнц туслагч тийм нөмөр нөөлөг нь одоо миний аав байгаа. Бүхий л цаг үед одоо хамт байдаг тийм. Аавда хайртай шүү. Бүхий л тусад дэмждэг тас баярлалаа гэж хэлээ дээ.
Ганцаараа гэх юм бол бас энэ их хөдөлмөрч өөр шиг бодлоо олчихно. Тиймээс миний хард миний аав байна, үр хүүхэд байна, сайхан нагс ихснэр байна тий. Бүгд тусалж байгаа учраас л миний ажил сайхан явж байгаа гэж бодож байгаа. Тэгээ том маань одоо өнгөрсөн жил Монгол Улсын их сургуулийн хүрээлэн боошны инженерийн анги төгсөөд одоо ажилчин болсон. Охин маань 1-р сургуулийн 9-р ангиас сурдаг байгаа. Манай хоёр чинь газар тариалан ер нь тэр дундаа хөдөөж чухал чиглэлтэй айгуу дуртай. Одоо хүү маань одоо мал аж ахуй хөр мал дэх дуртай. Жишээ нь охин маань ч гэсэн одоо миний одоо зуны бүхий л ажилтал тусалж өгдөг. Би ч одоо ногооныхаа ажлаас илүү бас мал аж ахуй дуртай. Тэр нэг 10 сайлын үнэтэй болъё гэж бодож байгаа. Тэгэл талбайд өөрөө эрдэн шишээ тариал тэрүүгээрээ өхрөө болдол тэгэл сав сүүгээс аваад тий. Тэр бол гоё мэдрэмж. Дотоодынхоо уул нь нөгөө хүнсний ногооны хэрэглээг манайхан бол бас хангах боломжтой ийм дүр зураг бол харагдаад идэв. Та энэ тал дээр ер нь ямар Хорд аймгийн тухайд бол бүрэн хангах боломжтой. Гаднаас ямар нэгэн ногоо оруулж ирэх шаардлага байхгүй. Гэхдээ манайхан бас төр засгаас одоо манайх жуучин байцны зойр гэж байсан. Одоо 40 тонны байцны зойр байсан. Ховд аймагт одоо өнөөдрийн байдлаар тийм зойр нь алга байна. Манай хуучин зойр шиг зойр байгаад баривлаа тийм олон багтаамжтай зойр бариад өгчөөсөө тэгвэл манайхан чи байцаагаа хадгалаад урдаасаа байцаа авахгүй байх боломж нь биш үү гэж үе удирдлагууд бол хэлж л байсан л да. Баруун 5 аймгаа урд нь бол хангадаг байсан шүү дээ. Одоо уус завхан гов алтай аймгийн чинь зүгээр учиргүй манайхаас татаал зойрлол авдаг байсан бол сүүлийн одоо өнгөрсөн миний мэдгээ одоо 3 жилийн хугацаанд бол байцааны ургацыг алдсан ховд аймаг. Энэ жилийн хувьд бол услахааны тал дээр бол нэлийн хүндрэлтэй байсан. Гүнт голын айсавын газрын усны түвшин маш их багассан, бохирдсон. Тий одоо голынхаа усыг бас хайрлаж хамгаалаасаа гэж бас хэлмээр байна. Ногоочдын хувьд одоо ус гэдэг бол үнэхээр чухал хэрэгцээтэй зүйл. Тэгээ энэ жил одоо нэг өдрийн одоо 2-3 цаг тусалдаг байсан талбайгаа хоноод өнжөөд бас усалж чадахгүй үед байлаа. Тариал тураалтын үед бол хүн хүч айгүй зайшгүй хэрэгтэй. Тэгээ одоо бол тэгээ хүмүүс бол одоо хүсний хүмүүс ажил хийхэд бол одоо удлаа олчод үнэхээр сэтгэлээсээ гаргадаг тий. Энийг одоо нэг өдрийнхөө цалинг авч л явах юм бол тэр тухайн ногоог одоо яаж хураасан ч яах вэ тий. Ингээл тариал өдрийг өнгөрүүлж лээвэл тийм л бодолтой болчих. Үнэхээр сэтгэл гаргадаггүй болчих, ажлыг голдог болчих. Хүн болгон энэ бордог атгаар нь уут утаар нь хийгээд идэм ш. Бордоо гэдэг зүйл чинь тухайн ургамалтай тий. Зүхэх тун нормоор нь хүчээж ургадаг юм штэ. Түүнээс биш хүн болгон азатын бордог авчрал 10-20 утаар нь бордоод ах юм бол тэр ногоо үнэхээр ургах уу бордоондоо төлөгдөн штэ. Тийм учраас манайхан бас бордоогоо зохих тунгаар нь яаж хийх ёстойгоор нь л хийж байгаа. Түүнээс биш хүн болгон бордоо ч бас үнэтэй болж тэр 200,000 төгрөг 300,000 төгрөгөөр худалдаж авдаг чадвар нь ногоочдод байна уу те. Тэрийг бас бодох л хэрэгтэй. Эрүүл мэндэд аягүй